Метапиус дайнчаас. Янхва тэр бол ангитай гологдсон ганцаарцсан нэгэн билээ. Гэвч сургууль дээр нь Шао Зон гэх охин шилжиж ирснээр Жан Хогийн утгагүй амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Зүгээр сургуулийн бүхэл хөөрхөн охид Жан Ховод дурлаж эхэлсэн юм да. Ер нь бол Жан Хов ангийнхан хүүхдүүдээс бол сургуулийн дээвэр дээрээс унах үед ич эдийн зүйл болж Жан Хов жихэнд нэгэн ягаан өстөйхөн кап шоколад гэж хэлдэг шидэт үг бололтой. Та нар тэгээд хилээд байваа хаасайгүй. Жан Хог хичээл дээр хамгийн хойно нойрмоглон байж байтал Ша Зинтоо гаднаас хөвгүүдийн нүднийг дагуулад ороод ирдэг. Мөн Ша Зинтоо Жан Хоод ханд чиний хүүхэд миний эцэнд байгаа шүү гэж хэлнэ. Жан Хоо чи юу яриад байгаа юм бэ? Би чамайг таних ч үгүй гэж үнэнгээ хэлсэн боловч бусад хүүхдүүд Жан Хоо чи ямар муухай залуу вэ гэж хэлнэ. Жан Хоо ч зодхоор бүгд хөөн. Жан Хоо сандарсаар гүгээд л байдаг. Нэг шалны альчуур олоод хөвгүүдийн рүү шидэж амархан бүгдийг нь унгаж чаддаг. Гэвч үнэн булчинтай хоёр охин баригдчихна. Нэг нь Тан Хуан гэх охин шууд ширээний теннисний цохиураар Жан Хоог дэлб цохиж орхино. Тэр чи ямар хөөрхөн юм бэ гэж хэлнэ. Тун хачин. Дараа нь дахиад нэг охин Лин Ван Жан хашаа шууд ирээд твэрчихдэг. Тэгээд охин гэрлүүгээ харж хөөхд хий гэж хэлнэ. Эргэн тойронд бусад хүүхдүүд зургийн дараад яг юу болоод байгаа Жан юу ойлгож чадахгүй. Ангаа зогсож байх нь тэр Жан юу айсандаа сургуулийн дээшээ хамаг чадлаараа хөөн. Хоёр охин мөн сургуулиас маш олон хүүгүүд байшингийн дээвэр дээрээс би өсөрчихэн шүү гэж над руу битгий ойртоод бай гэж хэллээ. Гэвч тэнд байсан хүмүүс Жан Хогийн огт хэлсэн үгэнд нь итгэхгүй. Бүгд Жан Ховлоо дайрна. Жан Хов харин хэлсэндээ хурж борж байсан төмрөө тавиад доошоо унаж эхэлдэг. Харин тухайн мөчид тэнгэр дээрээс асар хүчтэй гэрэл цацаж бүх хүмүүс зогсож цаг хугацаа зогсож бүх зүйл хөдөлгөөнгүй болчихдог. Жан Хов бодсноос нь зөөлөн газар ундаг бөгөөд нөгөө ягаан уснийг Мэй Тата гэх бурхан гарч ирдэг. Охин л ганцаараа хөдөлж чадаж байх нь тун хачин охин. Чи шоколад кейк чи идсэн бистэ гэж ууртай хэлдэг. Жан Хов өчигдөр сургууль дээвэр дээрээ нэрэл идсэн гэдгээ саналаа. Мөн Хавьяа өчигдөр сургуулийн дээвэр дээрээ идснээ саналаа. Маш олон охтуудаа цуг идсэн байдаг. Мэй Тата бурхан хайрын бурхан гэдгээ хэлэн мөн чи охтуудтай дээвэр дээр шоколад кейк идснээс охтууд толгой дотор хуурамч дуусанч бүтээчихсэн гэдгийг хэллээ. Гэтэ энэ үйл явдлыг өөрчлөх арга зам одоогоор байхгүй гэж хэлнэ. Тэгээд буцаах цаг хугацаа хийм болдог. Яг тухайн мөч Жан Хов өөрийнхөө хөөж байгаа хүмүүсээс амжилттай нуугдаж чаддаг. Яг тухайн үед нь заав тон охин байшингийн дээвэр дээрээс өсөрчихдөг. Охин яадаг ч вэ дараа нь заав танг охиныг Жан Хов дээр дагуулж яваад имлэг орж жирэмсэн биш гэдгийг батлана. Тэгсэн чинь охин дараагийн удаа хойлоо заавал охинтой болно гэж хэлдэг. Жан Хов охин хүчээр ихэнтэйгээ танилцуулна гэж хэлээд гэртээ аваачна. Охин Баян айлын охин байдаг. Мөн Жан Хов Баян айлын охидын хамгаалагч нар нь яг зодож алах шахна. Ядаж байхад хуурамч ой санаж охины аль хизээний Жан Ховгийн хайртай гэдэг зохиомл бүтээчихсэн байдаг билээ тэрхэнд нь. Жан Хов бүрэн дүүрэн хайртай гэдгээ итгэлтэй байдаг юм. Охин Жан Ховгийн хандаж хоёулаа дараагийн удаа заавал хүүхдтэй болно гэж хэлээд байдаг. Энэ үгийг сонссон хамгаалагч нар Жан Хов дахиад зодож эхлэв. Жан Хов яг хүүхийн наагур охин Жа Тонг гэс өрөө рүүгээ авч явж амждаг. Тэгээд за Тонг автагаа уулзуулна гэдгээ календаараа хараад ууртаа нараагүй за Тонг авт чи охинтойгоо ирж уулзна гэд загинчдаг аавыг нь. Тэгсэн чинь тэнгэр дээр нисдэг тэрэгний дуу гарч маш их аимш машинтай хүмүүс ирж үнэхээр лаав нь хүрээдэг ч гэсэн бүх хамгаалагч нар нь Ша Зонтогийн аав нь өөрийн гисэн бүр цэргүүдтэй байхаас гадна Хятам аав нь Жан Ховыг шууд харж байгаад цэргүүдээрээ зодох тушаал өгч Жан Ховгийн цэргүүд ёстой л учир зүггүй зодож эхэлдэг. Хөөхий Жан Хов азар Ша Зовын аавда жирэмсэн биш гэдгийг бичгээ үзүүлж хайртай залууга зодуулахаас аварна. Харин зодуулсан Жан Хов аав дээр нь ирж охиндоо чи анхаар тавиач нэг л их баян тансах хайш гэж хэлээд хумгийн тэр газраас дутаж гардаг. Тэгсэн чинь нөгөө баяны охин Жан Ховын ард
гинт гарч ирээд баярлаа гэж хэлээд өмсчих нь төдийд л яг манан мэт алга болчихтой юу ч болоод байгаа. Тухайн мөчид нөгөө хайрын бурхан Метата гараад ирнэ. Тэгээд за яах вэ? Охин одоо унтаж байгаа өнөөдөр болсон бүх үйл явдлаа марцсан гэж хэлнэ. Маргааш нь Жан Хов хүмүүсээ нуугдаж мөлхөж явж байгаад арай гэж нэг сандал олоо суусан чинь Шао Зонтэй хоёулаа гадуур болцгоо гэж асууна. Жан Хов маш ууртайгаар хайрын бурхан нэрийг дуудах цаг хугацаа дахин гацаж орхив. Маш ууртайгаар Жан Хов чи марцсан гэж хэлсэн биз дээ гэж ууртай асуух хайрын бурхан тийм ээ 2 өдрийн дурхан чи марцсан байгаа гэхдээ мэдрэмж нь үлдчихсэн байгаа төдий гэж хариулна. Жан Хов маш их баяртайгаар буцаа цаа хугацаа хэмээн болгоод орхив. Тэгсэн чинь гаднаас маш их утганууд эргэлдээд ороод ирнэ. Яг залуу хүүг алхаар шахна. Охины нэрийг нь Оу Ян Хуэл гэдэг охин шууд Жан Ховын нүдэн дээр нь Жан Ховыг шууд унсчихна. Оуэл хэл ээж нь гинэд гарч ирэн охиных толгой руу цүнх шидээд хүүг 50 байлга гэж хэлдэг. Охин ээж хоёр дунд ширүүхэн харц мөргөлдөөн болно. Охины ээж хоёр нэгэн сонин ертөнцид хоромхон зур тулдаж ээж нь нэг дайралтаар охиныгоо ялна. Жан Хов бага насныхан найз юм байлээ л дээ. Тэгээл бүх зүйл өнгөрсний дараа Жан Зовон ярилцаж магадгүй маргааш болцож болох юм гэж хэлнэ. Жан Хов дараа нь шатаар алхаж байгаад Тан Хуантай таарна. Тан Хуан учир зүггүй дэлб алгадчихдаг. Яагаад бүүм. Хоёулаа саллаа гэж учир битрэг зүйл хэлнэ. Хов юу болоод байгааг ч ойлгохгүй цаашаа алхад. Хов сая алгадсан охин юу хийж байгааг нь нууцаар дагсан чинь ангийнхаа хүүгүүд рүү уус засаж хаширгаад байдаг. Дараагийн өдөр нь Хов 9 цаг 20 минутаас ирээд хичээлдээ хоцорчлоо гэж бодоод гяс хувцас өмсө босго гişin чи хүйдэ гихч хаалгыг нь түгжээд гараад явна охин. Хов өрөөнөөс гарах гэж оролцсон боловч гарч чаддгүй байсан учраас хажуу талын айлынхаа цонхоор дамжин гарахаар шийдсэн. Гэвч хажуу талын айлынхан жижигхэн охин хашгираад бөөн юм болсны эцэд Хов болзоондоо очиж Зин Тонтой уулзаж чаддаг. Зин Тон Хов кофе дотор сууж хамтаа цай ууна. Нэг л өдөр гүнхтэй байдаг ч Хов дотроо өөрийгөө ханхуу болгочихсон. Зин Тон ямар нэгэн хатан хаан ч юм уу гүнж болгочихсон. Нэг тийм өдрөг шиг газар зогсож ярилцаж байгаагаар төсөөлөнсөн. Зин Тон анхны болцоо учир өгтлээ ичиж байх шиг байна. Хазар ам нь улаагаал. Ховч санаашрыг гартаа он тэр анзаарсан чи халууцад байгаа юм уу гэж хэлснээр би толгоонд нь хурж мөрөөд ичингүрч гарнаа. Тэр хоёр хацан жимбитлээ улааж орхив. Хов энерги байдлыг эвдлэн за хамтдаа энэ ойр хавьд аним косплей фестивал болж байгаа. Тэрийг очиж үзэх юм уу гэж хэлэхэд Зин Тонч окей хэлээ. Тэд хамтдаа явлаа. Тэгсэн чинь тэнд нь Тан Хо гэдэг нөгөө өдрийн охин косплей болчихсон зураг ахуулж байдаг. Тан Хо манай хоёрыг анзаарсан ч гяс гараас нь татаад харсан юм а бүгдийг март би сургууль дээр хэн билээ энд ийм юм хийгээд явж байгааг та нар хараагүй шүү гэж шаардна. Ядаж байхад косплей хийсэн чинь 2 хүн дутуу байгаа учраас тус болохыг шаардна. Зин Тон тус болохоор болж Ховогийн эмэгтэй дүр болж зүсээ хургана. Хов дараа нь эрэгтэй нойлж хийж байхад нь хайрын бурхан Метан гарч ирдэг. Хов чи яагаад намайг шээж хад гарч ирээд байгаа юм бэ гэж хэлжээ. Зураг авалтын цаг болно. Хов бүдэрч унсан ч гэсэн тэр дор нь хөөхөн царай гаргаж бүх хүмүүст таалагдаж чаддаг. Тэр ч маш сайн эмэгтэй болж жүжиглэж чадчих шиг байх шүү. Хов хүмүүсийг таатуулж дуудуулна. Тан Хов энэ үед дээрээс нь Ховыг харж байсан юм байдаг. Яг энэ үед өөрийнхөө төлөө ингэж их хичээж байгааг харсан Тангуйг Хов ягаад ч юм өөр харцаар, хайрын харцаар хараадах шиг байдаг. Миний төлөө энэ эмэгтэй хүний болж бас дуудуулж байна гэдэл Ховыг харж байсан Тангуй халтаж унаад яг дээвэр дээрээс унаж өгөхөр шахна. Хайрын бурханд тухайн үед ичид ашиглан тэр үйл явдлыг амжилттай аварч чаддаг. Хүмүүс ийм урд зогсно. Яг энэ үйл явдлыг хөлөө харж байдаг. Тэр асар ууртайгаар харагдана. Тэр байсан 3 эмэгтэй ямар гоё хосууд вэ гэж хэлхийг сонсоод тэр 3 эмэгтэй лөө сэлэн барайд очин тэр 3-ыг алчихсан уу бүү мэд. Үзэгдэл буцаад Ховл болон Танг руу шилжнэ. Тэр хоёр бие биендээ хүрхтөдөд бүх хувцанд алга болж хоёулаа энэ хувцсыг өмссөн, шидэт хувц өмссөн учраас Хов хайрын бурханд талархалаа илэрхийлнэ. Яг тухайн мөчөө Зин Тон гарч ирэн тэр хоёр хамтдаа алхамж явна. Угаасаа анхнаасаа Зинг Тонтой болцоод явж исэн шүү дээ. Тэрийгээр ч мартчихсан байж байгаа юм чи. Яг тухайн мөчөд Ховын хувцас солиод гараад ирсэн чинь хинч гадаа нь байдаггүй. Ховч метроны дээр очин Зин Тонтой салах ёс хийгээд өнөөдрийн болцоо маш гоё илээ гэж цаашаа явж байхад танкта таарна.
Гэвч танг ойлгохтой юм ярьж чадахгүй Хавыг өөрөөс нь болоод дил балгадчихдаг. Хава шаргал үстэй багштайгаа уулзсан. Багштай Хавыг хүүхэд байхдаа Хойлыг ямар сайн найзууд байсан, хичээл намдаа өрсөлдөж байгаад Хойлын онц суран Америк явсан гэдгийг энэ хэлж өгдөн. Энэ өдрөөс хойш Хава ангийнхаа ихэнх охтуудтай хичээлээр өрсөлдөхөөр болж өөрийнх нь хичээлдээ шандан суулцаж эхэлдэг. Хава хичээлдээ хийгээд сууж байх нь гадаа аимшигтай бороо зутгаж байдаг. Гадаа шагаагаад харсан чинь Хойлоо бороонд норчихсон, айчсан зогсож байдаг. Хойлооч харсан нь Хава Хойлоо рүү очиод Хойлыг уйлаад үнэн учраа хэлж чаддаггүй. Миний хуучин найз залуу ирнэ. Тэр бол аимшигтай хүн гэж хэлдэг. Хойлыг тавьсны дараа Хойлын ээж нь ирээд охиноо авч явна. Хойлыг тэр өдрөөс хойш зөвхөн л хичээлэл Хава хийсээр л байлаа. Яг донтчихсон мэд. Учир нь шалгалтан утахгүй юм. Мөн охтуудтай Хава мөрий тавьсан байжээ. Ялангуяа танктай. Шалгалтын хариу гарч Хава өөрийнхөө өөдөөс сөрсөн охтууд зориулан хувцас бэлдэж ярьжээ. Энийг өмс гэж ерөнхийдөө бол танк хаад хэлдэг. Учир нь шалгалтын оноогоор Хава бүр сургуулийнхаа 1-р байранд орчихсон байдаг. Тэр ч толгойтой нөхөр юм а. Хүмүүс ядаж яаж гэж дотроо бодож бүр гайхшиж зогсон. Зарим хүүхдүүд Хавыг булгаацсан, шалгалтан дээр хуулсан гэж захиралд орч мэдэгддэг боловч ямар ч нотлох баримт юуч байхгүй учраас Хава өөрөө жихнээсээ 100% оноо авчихсан байдаг. Багш нар ч Хаваагаар барахж энэ хүүхд үнэхээр толгойтой жоохон хичээх юм бол сургууль байтугай те улсын хэмжээний суралцаж чадхаар хүүхд юм да гэж хоорондоо шивнэлцэн ярилцсан. Хава сасандаа хүч тангийн олонний өмнө косплей хуц өмсүүлж чаддаг. Учир нь хва тан чихэн дот дээр нь очиж чи ялгсан учраас 2-7 хоногийн турш шинэ хувцас өмсөх болно гэж хэлнэ. Бүх зүйлийн дараа Хава сургууль дээвэр дээр хайрын бурхантай уулзсан. Дараа нь танг хуан сургууль дээвэр дээр гарч ирээд Хава тандаж за баярлалаа. Би өөрөөрөө байж сургууль дээр эмхтэй хүн шиг хувцалж ирч чаддаг боллоо гэж хэлдэг. Учир нь тэр сургууль дээр спортын баг хариуцсан учраас эрэгтэйлэг төр төрх гаргадаг байжээ. Хаваа дараа нь сургуулийн коридороор алхаж байхдаа хайрын бурхантай ярилцаад бороонд нороод зогсож байсан Хойлын талаар ярилцаж байхад хоёр охин хойноос нь аава гэж хашгираад тэврээд гараад ин. Хава юу болоод байгааг ойлгохгүй сүнсэн биеийн гарахаар шахна. Тухайн мөчөд хүүхдүүд өөрсдийгөө танилцуулнаа. Лин Хуан ч өөрийнхөө Лин Ян гэх цагаан өстэй охин өөрийнхөө нөхрийг Хава гэж бодож байлаа. Хава ч өөрийгөө их нэртэй гэж бодож байгаа учраас гайхан аргаа барган юу болоод байгааг хайрын бурхнаас асууна. Хайрын бурхан тайлбарлаж өгнө. Яагаад чи хүүхдтэй болсон бэ? Гэхээр тухайн эмэгтэй хүссэн зүйл нь гарч ирж байгаа гэдгийг тайлбарлаж энэ хүүхдүүд бол ич хэдийн хүчээр бий болсон гэдгийг ойлгоно. Ер нь бол энэ цагаан өстэй охин 2 хүүхэдтэй болох хүсэлтэй байсан л гэсэн үг. Хэрвээ 100 хүүхэдтэй болох хүсэлтэй байсан бол 100 хүүхэд ханаас ч бүү мэд гарч ирэх байжээ. Дараа нь Хава цагаан өстэй охинтой уулзаж ярилцсанаа. Үзэгдэл Хавыг охин уйлж байхад нь хий заавтай таарна. Харин эрэгтэй хүүхэд нь өөрийнхөө чөтгөрүүдтэй байлдаж байгаа гэж бодоод охтуудын өрөөр рүү орчихно. Жан таван эрэгтэй хүүхдээ охтын солих хөрөнөөс авч гарч чадахгүй үүдэн дээр нь зогсож байдаг. Угаасаа өмнөшгөө том асуулт орохыг үнэхээр л хүсэхгүй байдаг. Жахове яг тухайн мөчөд хаа тань хойноос нь гарч ирээд муу гаж донтом гэж хэлнэ. Яг тухайн мөчөд жан таван эрэгтэй хүүхэд Хаваны өмдийг нь шовтолж орхино. Хавч хүүхдүүдийнхээ өмнөөс охтуудад дэлб балгадуулахаас гадна Хава сургуулийн гадаа гарахад цагаан өстэй охин хүлээж байдаг. Хаваж өөрийнхөө 2 хүүхэдтэй хөдлөн цагаан өстэй дээр хурж ирэн Хава цагаан өстэнд хандан наад хүүхдүүд чинь 7-8 настай байгаа бидтэй. Хоёулаа ямар 12 настай байх чинь хүүхдтэй болсон юм уу гэж эрүүл ухаанаар бодооч гэж цагаан өстэд хэлнэ. Цагаан өст гэвч тэмэл бистэй гэж итгээстэй л байдаг. Ич идэ гэж хайрын бурхан Хава тандан ямар ч нэмэргүй. Тэр өөрийнх нь хүсэж итгэж байгаа учраас өнгөрсөнд босон бүх зүйл нь үнэн мэт санагдаж байгаа гэдгийг хэлдэг. Мөн ич идэн цагаан өстийн өнгөрсөн дурсамжийг нь өөрчилсөн гэдгийг бас хэлнэ. Ер нь бол эс хүссэн ч хүсээгүйч Хава цагаан өстийн гэрийнхэнтэй уулзахаар очино. Тэгсэн чинь хутаг хаанаас ч бүүн нисэж ирээл 98-ны дөрөв хутаг нисэж ирдэ шүү зөө. Хавы алхаар шахна. Цагаан өстийн ээж нь гарч ирэн. Цагаан өстийн ээж нь нилээд ууртай харагдана. Хава дотгошоо орч хоол унд идэж ээжтэй нь ярьсан. Ярилцахаар шийдлээ. Оройч болж тэд цайлзуулсан учраас аяг тавгаа угаагаад Хава ич хэдийгээр бүтсэн хүүхдүүдтэйгээ тоглож дуусчаа цагаан өстэй ярилцах гэж оролдоно. Цагаан өст харин өөр юм хүсэж байгаа бол нэг сонин авир зан гаргаад байдаг шүү.
Хаавч хандаж ээж ажлаас ирээгүй байгаа гэж хэлнэ. Хаавгийн утас тухайн мөчөд уугарч азар Зинтон залгаж нөхцөл байдлаас гарлаа. Зинтон амралтын өдөр болцох уу гэж асууж байх юм. Хаавч шууд шөөргөө орхив. Тэгсэн чинь цагаан үст гарч ирээ. Хинтээ уцаар яриад байгаа ингэж жоохон хардхан дээрээ. Хаави ядаж байхад уцаа салгаагүй байдаг. Тэрийг Зинтон сонсчихно. Зинтонд аргалаад манай гэрийн үйлчлэгч гэж Зинтонд хандаж хэлээд цагаан устыг чсэн бас аргалчихдаг. Хаави маргаашны хүүхдүүдтэйгээ зөв парк 9 цагт орохоор болж харин болцоондоо 10 цагт очихоор болсон байдаг. Тэр 9 цагийн үед алсын харагчдаа эхлээд паркийн тоглоом дээр сууж тоглож эхлэв. Гэхдээ Хави болцоондоо 10 цаг үед тоглож маш их тоглоом тоглож байхад хайрын бурхан гарч ирж "Чи хоцорлоо штэ" гэж хэлнэ. Хави хамаг хурдаараа болцоо руугаа явлаа. Эцэст нь яг 10 цагт амжиж болцоон дээрээ ирнэ. Зинтон харин төрүүлтлээд ирчихсэн байхан тэр. Зинто Хав хоёр сандал дээр сууж байсан чинь зурагчин хажуугаар нь явж байдаг. Зинтонд ерөнхийдөө бол зургийг нь хамт аваад өгөх үү гэж асуудаг. Тэгэд нөгөө эрчим бинтээ ойртож зургийг нь зурагчин дарж өгнө. Хитрхи салхи байтай байсан учраас Зинтовгийн малгай салхинд хийсэх шахна. Хавын малгайг нь барьж авах үед Зинто үлмийдээ өргөж байгаад Хавыг үнсэж орхив. Хав 5 цагийн дараа энэ арай ичид дахиад нөлөөлөд байгаа юм биш мэдтэй гэж бодох үед хайрын бурхан гарч ирээд "Үгүй дээ, чиний хийж байгаа үйлдэл буурч л зүгээр Хязан тавг таалагдсан төдий" гэж хэлвэ. Хави 10 цаг болж байгааг хараад бэлэг хайж эхэллээ. Учир нь цагаан үсттэй хүүхдүүдтэй юм авч ирнэ гэж худлаа хэлээд гяс болцоондоо очисон аж. Хав бэлэг хайж байхдаа Хвилитэгийн хуучин найз залуутай таарахаас гадна хуантайш таарав. Хави гяс тэднэртэй ярьсан болоод бамбууш аваад цагаан үст дээр очлоо. Хүүхдүүдтэй бамбуушийг хараад маш их баяртай харагдана. Хави хүүхдүүдтэйгээ тоглож наадаж бас дээр нь зарим гиднэ. Хава цагаан устын эцсийн хүсэл юу гэдгийг нь хайж байгаа билээ. Учир нь Хавгийн дурсан ич идэг зөвхөн цагаан устын хүсэл бүрэн биелэлээ олсон үед л алга болж буцаад энгийн байдалтай шилжих билээ. Хавж цагаан устын аавыг талаар асуухад цагаан уст уурлаж юу ч хариулсангүй. Харин гадагшаа гарах үед Хав цагаан уст хоёрыг Зинтон болон Хава хоёр хоёулаа харчих. Энэ нүдлийг харсан Хва уурлаж Хавыг нойлын өрөөнд гарнаас нь дүүжилж уйна. Хава би нөхөнд туслах ёстой юм а гэж хэлээ. Тэр хоёрыг хөөрхөн аргалаа цаашаа яваад өгөн. Зинтон Хава цанхоор хараад хоцороход Хава буцаа цагаан усттай уулзсан. Тэд нэг зурагчинд явж байсан чинь "Жаан Хав бид хоёрын зургийг дараад өгөөч" гэж асууад өдөр зургийг нь авсан хүн байж таардаг. Хавгийн зургийг авч байхад залууг танд энэ хүүхдүүдтэй юм байж өдөр өөр эмэгтэйтэй уулзаж ихнэрээ хуурч байдаг ямар заваа хүн бэ гэж дотроо бодно. Оройн Хав цагаан үстэд хандаж юм хэлэх гэсэн боловч цагаан үст үхлийн харцаар харж Хавг руу харж байгаад хүүхдүүдээ хажууд битгий юм хэлгэж хэлнэ. Хавын маргааш энэ бүхний учрыг олохын тулд цагаан үстийн өнгөрсөн мэдэх ёстой гэдгийг ойлгоод баг ангийнхан сургууль руу явлаа. Хави божигнуулж байгаа цагаан устын ангийн багштай арайч уулзч чаддаг. Цагаан устын аав нь үргэлж охиноо хичээл дээр нь тарах үед нь ирж авдаг байсан гэдгийг хэлээ. Үргэлж цагаан уст ад жаргалтай байдаг байсан. Гэвч нэг өдөр аав нь тэднийг орхиод явсан юм хизээч эргэж ирээгүй гэдгийг багш нь хэлнэ. Хавч аавыг нь олж өгөхийн тулд цагдаагийн газар нууцаар нэвтрэн гэрлийг нь амжуулж байгаа. Цагдаагийн анхаарлыг нь сарниус үед компьютерыг нөхөж мэдээлэл олох гэсэн болов цагдаад барьчихнаа. Угаасаа л дэм тэнийг цагдаа гэж харсан юм байна. Гэвч цагдааг нь таньдаг хүн байсны азар ба цагаан үстэй мэдээллийг шүүж байгаад аав нь маш олон дугаараа сольж байсан. Өмнө гадаад явсан ч байж таардаг. Гэдгийг мэднэ. Хави мэдээллийг мэдсэний дараа гэрт нь очиж амрах гэсэн чинь Хавигийн аав ээж нь гүн эстэйч гсэн сууж байлаа. Хавиг "Чи ер нь ойртой юу болоод олон 7 охтуудтай яваад байна" гэж хандаж үг хэлнэ. Үг хэлхийн зөвхөн хуйлыг хурж ирээд аав ээжийнх нь нүдэн дээр Хавиг чирээд өрөөлөө нь аваад орчихно. Хавыг шууд орлоо түлхэж хийдэнгүүтээ "За хамтдаа өнөөдөр хондоо" гэж хэлдэг. Хава юу болоод байгааг ойлгож ухаарахгүй байсан учраас 0-доо өөрийгөө 5 цаг түгжиж Хавыг 5 цагийн дараа 0-оос гарч ирэх үед Хүйли аль хизээний унтчихсан байлаа. Хүйлийг унтаж байхад харж байснаа Хуйлитэй өмнө хүүхэд үедээ эргэн санаа. Хүйли хүүхэд байхад Хави хоёр нэлээд дотн байсан бөгөөд Хүйли ерөнхийдөө бол бэлэг хүртэл Хавид өгч байсан байдсан байлээ л дээ. Тэгж байгаад Хүйли гинцэж байгаад Хавиг тэрвэрнэ. Маргааш нь ч болж Хавиг хичээл дээрээ цагдаагаас авсан цагаан устдийнх нь аавынх нь дугаар руу залгаж Хавиг шаргуу залгасны эцэст аавыг нь олж чаддаг.
Хави маш баяртайгаа охинтойгоо ирж ууз гэж шаардсан боловч аав нь цагаан уст бол миний төрсөн охин биш гэдгийг хэлнэ. Хави бүр гайхшиж яг үнэн ээжээс нь асуугаар очино. Үнэн бол жинхэнэ аав нь аль хэзээний нас барчихсан байдаг юм байлээ. Цагаан усчийн талаар мэдэж байсан бөгөөд Хавид юу ч хэлдэггүй. Хүр шимхтэй Энхитэ бол Хави таран би бүх үннийг мэднэ миний хөө би чамд энэ бүгдийг тайлбарлаад өгье гэж хэлнэ. Хави цагаан устын аавыг цагдаа байсан мөн ажиллаа хийж байгаад нас барсан гэдгийг ч хэлдэг. Өөр эрэгтэй хүнтэй цагаан устын ээж нь гэрлээ дараа нь тэр эрэгтэй нь орхиод явсан гэдгийг мэдэв. Гэр бүл биш тэр хоёрын хайр сэтгэлээс ч болоогүй ээж аавынх нь маргаанаас басан байдаг. Хави бүх үннийг мэдсэн ч яг яах учраа олж чадахгүй дэмий л уурлана. Дараа нь гэртээ очиж бас л их ууртай байдаг. Яг яах учраа үнэхээр болдоггүй. Учир нь цагаан устыг хүслийг биелүүлж ижил бүх зүйл хэвэндээ орох үлээ. Тэгэхэд аав нь өвчгсөн байна гэдэг хүсэл нь биелэхэд үнэхээр хэцүү гэсэн үг. Хави өрөөндөө хамаг юмаа шидэд хүүхдүүдтэй ахуулсан зургаа дарж би яг яагаад гэр бүлийнхэнтэй найз нартай ингэж муухай хандах ёстой, уурлах ёстой гэж билээ гэж бодно. Дахин учрыг олох гэж хичээнэ. Маргааш нь Хави түүний нөгөө орхиод явсан аавтай нь уцаар дахин ярьж сүүлдээ бүр аав нь уцаач авдуу. Тэгтээ шантаралгүй залгасаар л байдаг. Аавтай цагаан усттай уулзуулах гэж хичээж гарва. Хэдэн хоногийн дараа Хави цагаан усттай хамт хүүхдүүдээ аваад явж байтал том машинтай жолооч манай хэдийг мөргөж алхаар шахна. Яг энэ мөчөд цагаан устын аав нь охиноо осод орсон гэдгийг мэд. Цагаан устын аав нь эмнэлэгдэр сандран ирнэ. Эмчээс миний охин зүгээрээ гэж асуулаа. Тэгсэн эмч охин бол нас барчихсан аль хэзээний гэж хэлдэг. Цагаан устын аав нь уйлаад л байдаг. Тэгсэн охин нь хойно зогсож байла. Ямар учиртай юм бэ? Охиноо харсан аав нь уйлаад л охиноо тэрнэ. Эмч өөр нас барсан охинтой андуурчихсан бололтой өдөгдөл өөр өрөөлөө шилжэв. Өрөөнд Хави ухаан орж байх юм. Яг үнэндээ осол болдог өдөр Хави цагаан устыг аварчихсан байдаг. Мөн мөргүүлсэн ч хүчтэй мөргүүлдэггүй. Учир нь хайрын бурхан Хавигийн үйлдэлтэд нь бахархаж Хавигийг хамгаалж ачааны том машиныг зогсоож чадсан байлаа. Хави зүүдэндээ хоёр ич хидээр бүтсэн хүүхдүүдтэй салга ёс хийж байх юм. Энэ үйл явдал нь үнэн учир нь цагаан устын аавтайгаа уулзах хүсэл нь биелсэн учраас ич хид нь арилсан гэсэн үг. Хави ухаан орсон чинь цагаан устай Хавиг хүлээж байлаа. Нэг сарын дараа Хави эмнэлгээс гарах боллоо. Хави яг гараад нохооны баас дээр гიშгчихсэн. Яг тухайн үед талаас нь охтууд ирж бүгд л Хавиг ирж авахар ирсэн байдаг. Бүгд л Хавид санаа зовсон байдаг юм а. Охтууд бие хараад нилээ дууртай байлаа. Учир нь бүгд л Хавид дуулчихсан билээ. Харин энэ мөчөд Хави хоёр харвцтай залуу Хавиг ховлын машин жихэд аваад явчихна. Бүгд нэг газар орж охид бүгд л Хавид хоол хийж ирчихсэн байдаг. Миний хоолыг идчих гэж ууртай нь хэлнэ. Ер нь дөрвөн охин дөрүүлээ маш ууртай байлаа. Хави охтуудыг гомдоохгүй тулд бүх хоолыг идчихнэ. Харин Хөвлийн хуучин найз залуу Хавигийн хувцсыг өмсүүлж санаа тавина. Ховлийн мөн өмнөх найз охиндоо одоо хүртэл хайртай гэдгээ хэлээд бас нэлээд хартай гэдгээ ч хэлээд авна. Нөгөө хуучин найз лүү нь гарч явсан хойно хайрын бурхан гарч ирлээ. Тэгээд яасан ийсэн бүх зүйлийг ярина. Охид гаднаас орж ирээд хинтээ чи юм яриад байгаа юм гэж бас хардталт явсаар. Тухайн мөчөд хайрын бурхан бүх цаг хугацааг зогсоодог гэж дээрээ зогсооч Хавид ярилцсана. Энэ явдлын дараа Хави зургт үзэж байгаа нэг дуучин охины талаар мэдээ үзнэ. Имлэг зэхэнд хэвтэж байгаа гэж хэлэн тэр од охин зуурт яг энэ мөчөд гинэт бодит байдал алга болж Хави зэрэгцээ ертөнцид ороод ирнэ. Нэг охин дууч байдаг. Тэгсэн сая зурагтаар гараад байсан дуучин охин байла. Хави юу болоод байгааг гайхаж охиноос чи хинбэ гэж асуухад охин би чамд дурлцсан охин байна гэдгээ хэлнэ. Тэгсэн охины мөрөөдөл өөр ертөнцид амьдрах байсан учраас бодит байдлаас өөр зэрэгцээ ертөнцийг бүтээчихсэн байдаг. Хавигийн гараас охин барьж аваад хаасайгүй нисэж эхлэнт. Энэ ертөнцид охин хэмжээсгүй их ич эдийн хүч чадалтай бололтой. Энэ ертөнцид зарим зүйлсийн хэмжээ ондоо байдаг тул аврах муурнууд байрнуудаас том биетэйгээр унтаж байх нь сонирхолтой. Цаасан онгоц шуу мэд нисэж байх юм. Хави хайрын бурхан энэ охины өөрийнхөө доторх ертөнцид амьдарч байгаа гэдгийг хэлнэ. Тухайн мөчөд нэг авраг том мод байдаг. Модны дотор талд нь ертөнц рүү шилжих бас нэг ондоо хаалга байх юм. Хави охинд хоёулаа хамт энэ хаалгаар орё гэж Хавид санал тавилаа. Хави хаалгаар орчих юм бол үхчих юмсаг санагдаад байсан тулд санаа гаргаж хоёулаа зарим гэдээ гэж төр анхаарлын сарниулна. Хавиг дагуулж далаа дотор орж хамтдаа бүжиглэнэ.
Хави 7 дотор живж өгсөнгүй 70 дотор амьсгалж чадд байх нь үнэхээр гайхамшигтай. Тухайн мөчид охин дахиад Хавид хоёул өөр ертөнцид хамтдаа бай гэж хэлнэ. Хави охинд би бодит ертөнцид очих ёстой гэдгээ хэлнэ. Охин уйлж ертөнц сүнж ганхаж эхлэв. Айц сандарсан Хави маргааш би буцаад ирнэ. Хоёул маргааш уулзъя гэж хэлээд өөрийнхөө ертөнцид буцнаа. Яг бодит ертөнцид охин сэхэн амьдрах хэсэд хэвтэж байх юм. Хави хайрын бурхантай яах ёстойгоо гэдгийг хэлэлцэж боловч үр дүн хүрдэггүй. Тэр мөчийн дараа Хави усанд орчхоод гарч ирсэн чинь охин орон дээр нь хүлээж байлаа. Охин гэж хэлж болно, сүнсэн ч гэж болно. Охин өөрийнхөө CD-г Хавид өгч дурсагнаа. Дараа нь Хави охинтой шилжиж хаалгааргүй модонд оруулснаа. Хамтдаа бодит ертөнцид рүү очих уу гэж Хави асуулаа. Охин бодит ертөнцид бол муухай, ялгарлан гадуурхдаг, худал хуурмаг учир очих сонирхолгүй байгаа гэдгийг Хавид хэллээ. Охин уйлаад тэгсэн чинь тэгвэл гэж хэлээд охин хаалгах руу хамаг хурдаараа гүйж орлоо. Хави охиныг өхүүлтгүнтүүд гараас нь хөтөлснөөр өнгөрсөн цаг хугацаа руу ирэв. Охин нэг зураг зурж байх юм. Хавиж гайхах үед дуучин охин орсон хаалга дотор харанхуй байх нь тун хачин. Хави охин руу гараа өгч чамд бас сайхан дурсамж байгаа гэдгийг тэрийн сана гэж хэлээд охины өнгөрсөн сайхан дурсамжуудыг нь кадраар харуулна. Амьдралд муухай зүйл олон ч гэсэн сайхан зүйлс байдаг гэдгийг ойлгосноор охин буцаж амьдрал руу шилжихээр шийдсэн болтой. Тэгвэл бодит байдал дээр дуучин охин хид хідэн асуудал байсан. Ер нь бол дуучин охин гэрээ хийсэн учраас хүсэлгүй байсан ч эрэх чөлөөгүй алдар нэртэй нэгэн болчихсон байсан гэсэн үг. Хави харин энэ том асуудлыг амархан шийдэж өгнө. Ер нь бол тэр гэрээ хийсэн хүнтэй уулзнаа. Дуучин охин залуунаас эрх чөлөө өг гэсэн бол мэдээж эрэг зөвшөөрөхгүй. Тэгсэн хідэн өөр эмэгтэйтэй хүмүүстэй уулзаж эхнэрийг нь араар тавьж байсан зургийг нэрлээ. Чи эрх чөлөөг нь өгөхгүй бол энэ зургууд эхнэр дээр чин очих юм бол чиний амьдрал сүрэх болно гэдгийг хэлнэ. Том асуудалд орно гэдгээ мэдсэн залуу дамтлуусных нь ачаар дуучин охины эрх чөлөөг олж өгч чаддаг. Яг энэ үе Хавиг хүлээсэн Зинтав утсаа манан суун. Учир нь өөр рүү Хавиг залгаж ямар нэгэн болзоо зохион байгуулах ёстой гэж бодож байлаа. Зурагтаар яг үзэж байсан чинь сэхэнд сэрсэн дуучин алдартай охин маань Хави чи хаанд байна гэж хэлснээр бүх фэнүүдийг гайхшуулна. Мөн Зинтавгч гайхшуулж амжина. Энэ үйл явдлын дараа Хави алдартай болох бөгөөд бүхэл хүмүүс Хави гэж хинбэ гэж хайж эхэлнэ. Хави хөгшин эмэгтэйг түрж имлэг рүү арай гэж нууцаар бултаж орж ирж дуучин охинтой уулзаж чаддаг. Хави дамаснаар хайрын бурхан дуучин охинд ер нь бол бүх зүйлийг тайлбарлаж хэлнэ өөр газар очиж байгаа. Дуучин охин ухаан орсны дараа мэдэгдэл хийн. Тухайн мэдэгдлэн дээр өөрийнхөө фэнүүдтэй зориулж тоглолт зохион байгуулах гэж байгаа гэдгээ хэлнэ. Тухайн өдөр нь дуучин охины багийнхан сайн найз нь ирж дуучин охиноос уушлахгүй нь учир нь дуучин охин найзыгаа маш их гомдоож байсан юм байлээ. Мэдээж зэрэг дуучин охин найзыгаа уучлана гэдсэн гэдгээ ч хэлээд авчихдаг. Тоглолт эхэлж Хавиж тоглолтод үнгүй тасалбартай ичгсэн байдаг. Мэдээж дуучин охин Хавыг талархсан сэтгэлээрээ үнгүй тасалбар өгч явуулсан байгалаа. Хави хамгийн урд дуугаа дуулж дуусныхаа дараа дуучин охин Хавид бүх хүмүүсийн нүдэн дээр Хавигтай тун ойртож байгаад бүх зүйлд баярлаа гэж хэлнэ. Энэ үйл явдал нь мэдээж Хавигийн хувьд бол муугаар эргэсэн юм. Хавид дуучин охины фэнүүд зодох эсвэл алах гэж гэрийнхэн тэр аваар эргэлдэх болж мөн Хавигийн хайртай өмнөх охтууд нь багын найзууд нь ч гэсэн Хавиг алахаар шийдсэн бололтой. Хави маш хүнд байдалд орчихсон учраас яахаа мэдэхгүй байж байтал азар сургуулийнх нь шар үстэй багш явж байдаг. Бүх учраа багштай хэлж яахаа асуухад Хавид нэг кофенд орж түр хорогдох болно. Тэгээд нилээд өчигдөржингөө стресстэй байсан утгаар жоохон санд нэг буудан хараад унтаж амарсан чинь нэг цагаан үстэй нууцлаг залуу Хавиг хандаж чамд нэг ийм сонирхолтой авра ялгараад байна. Магадгүй чи асуудалд орсон байх. Энэ зүйл чамд тус болно гэж хэлээд хайрцагтай зүйл цагаан үстэй залуу өгнө. Хави буцаад унтаас ирэхэд цагаан үстэй залуу алга болж гисэн төд удалгүй нөгөө кафенд нхэн газар Зинтав ирнэ. Яг тухайн мөчид хайрын бурхан цонхоор манай хоёрыг харж байлаа. Хайрын бурхан далайн хэрэг дээр хэн нэгэнтэй уулзахаар болцсон байдаг. Тэр цагаан үстэй залуу яг үнэндээ хайрын бурхны дээд албан тушаалтан байдаг. Мөн хайрын бурхан Зинтавын хоёрын бүх үйл явдлыг нь ажиглаж байсан. Хавиыг бол ажиглаад байж исэн байж таарна. Хави дахиад нэг болцсон Зинтавтай хамт дэлгүүрх хэсгээр шийдсэн байдаг. Тэр хоёр жихмэл хожиж гэж автомат тоглоом дээр тоглоом мөн хамтдаа зураг авахулдаг машин дээр зураг авахулж нэг хэсэг зугаатай мөчийг хамтдаа сайхан өнгөрүүлнэ.
Хаав Зинтав хамтдаа алхаж байгаад хэсэг бүлэг танхаа хүмүүстэй таарна. Тэр хоёрыг дээрэмдэж байгасан чинь Хаав ч бас хурган зодолд чаддаг карата кид байд юм байлээ л дээ. Тэр кунфу ашиглан бүх хүмүүсийг амархан ялчсан. Тэгсэн чинь Зинтав улам дурлаад л цагдаа нар бүх зүйл дуусны дараа л ирнэ. Хаав Зинтав хоёр альт мэдүүлэг өгнө. Мөн Хаав яагаад ч мэдгүй цаашаа яваад өгнө. Учир нь Хаав цагдаа нарт дургугийн шүү. Хаав Зинтав дүүжин дайжин дээр сууж байхдаа Хаав өөрхөн өнгөрсөн ярьж өглөө. Хаав хүүхэд байхад тоглоомын талбай дээр моринад байж байсан чинь нэг цагдаа ирж авнаа. Хаав тоглоомын талбайгаас авлаа. Тэгтээ хизээч Хаавтай хамт цагийг зугаатаа өнгөрүүлдэггүй байсан юм. Учир нь цагдаа нь Хаавгийн аав байдаг болохоор ажлаа нэг тавиад алга болдог байжээ. Хаав 9 настай төрсөн өдрөө ганцаараа төрсөн өдрөө гэртээ тэмдэглэж байтал хоёр дээрэмчин Хаавын гэрлүү дайрч орж ирсэн юм. Хаавыг хизээч санаа тавьдгүй гэрийнхэн харин шаргал үстэй багш Хаавыг санаа тавьдаг. Энэ өрөвдмөр түүгийг сонссон Зинтав шууд л уйлж байснаа тэрч аваад Зинтав би чамаа санаа тавих болно бусад хүмүүсээс илүү гэж хэлдэг. Хаав догдсон учир буцаад Зинтавыг тэрч авна. Яг энэ үеэр харин бурхан нэгэн өөр харин бурхан цэцэг барьж ирээд найрах гэж үзнэ. Мин тата огт тоодгүй цаашаа явна. Мин тата Хаавыг октоодтай дотн болж байгааг жоохон хараа санаа зовж байдаг. Учир нь удахгүй ерөнхийдөө Мин татагийн Хаавд хайртай октоодынх нь хүсэл бэлчих юм бол ичид нь алгах болж магадгүй лээ. Маргааш нь Танхоо аними фестивал дээр дахин оролцохоор болж бүр найз нартайгаа цуг орохоор болжээ. Танхаа өөрийнхөө шинэхэн даашин зав өмсөж бүх найз нар нь ямар ч гоё харагдаж байна гэж хэллээ. Харин энэ өдөр маш их бороотой өдөр байсан учраас ивентэд очиж чадахгүй манараа зогсож Танхаа яг учраа болохгүй байж батал яг тухайн мөчөд Хаавыг толгой дээр нь дитэм зүйлгээд шүхэр бариулаад ивент рүү хамаг хурдаараа явна. Аним фестивал дээр үзэгчдийг Зинтав арай гэж аргалан тогтоон барьж байх юм. Тухайн мөчөд Танхаа гарч ирэн тэгээд шууд Зинтавыг үнсэнгүүтээ сэлмээ далааснаа чинь тэнд байсан үзэгчид бүгд шарлан дэмжин фэнүүд нь галзуурч байгаа юм чинь аним фестивал маш амжилттай болж Хаав болон Зинтав хамтдаа цаашаа явна. Харин Хаавыг үлдээчихнэ нөгөө ирчин бас жоохон муухай юу. Хаавыг гэртээ унтаж байхдаа нэг л илгээмж ирдэг хаалганд нээсэн чинь уул овоо шиг их илгээмж ирчихсэн байх юм. Доцон төрөл бүрийн амттангуй жихэргээ төрөл бүрийн зүйлс харагдана. Сургууль дээрээ баг болж хамтдаа аялалд явах болно. Харин Хаав суглаанд дээр болохоос өөрсдийнхөө нэрний дээд хэсэгт улаанаар будаж нэрийг нь сугаснаар Хаав, Зинтав, Хуан цагаан үст нэг баг болж хамтдаа зугаалгаар явна. Октод хоорондоо маргалтгаа болчихсон эвтэй болжээ. Тэгээ бүгд л угаасаа Хаавыг сайн учир яалтай билээ гэдэг. Авчирсан хоолойтой Хаавыг өгөх үед дахин октодын дунд дайн үүсдэг юм. Яг энэ мөчид Хаав Пүэл ерөнхийдөө бол Хаав руу залгаж намайг орхио та нар зугаатай байна уу гэж хэлэн нисдэг тэргээр аль хэзээний байгаа газар нэрчгсэн байла. Яг тагнуу шиг. Яг дээр нь байж байдаг. Хаав дээр ховол бууж ирээд л их ууртай харагдана. Хаав өөрийнхөө сүргийн ахлагч гэж хэлээд Хуаныг ерөнхийдөө бол дайрдаг. Хуан ч бин тамирын спортын охин болох арай нөгөөдөөс илүү бэртэй лээ. Яг энэ үед тэр хоёр хөөцөлдөж байгаад гал гаргаж бүх майхан шатааж эхэлнэ. Бүгд галыг зогсоох гэж хичээн. Зинтав ус авчирч байгаад усанд унж өгөхөөр шахна. Хаав усанд урсахаас нь ерөнхийдөө бол Зинтавыг аварна. Харин Ховл цагаан үстийг алгадах гэж байгаад болон ер нь бол юу болоод байна. Хуйл харин оройн өдөр хийсэн зүйлдээ уушлалт Хаавагаас гуйна. Зинтав харин Ховл ямар их Хаавд хайртай гэдгийг хараа сэтгэлээрээ жоохон оройн бүгд хамтдаа гал тойр суужээ. Оройн охтууд бүгд л хамтдаа нэг майханд унт. Аавч дөрөв охинтой ганцаархнаа майханд хонноо. Оройны басны бөө мэд. Маргааш нь цагаан устай би жоохон өвдөн азар Ховл ээж нь нистэг тэргээр охиноо авах гэж ирсэн. Цагаан устыг аваад хамтдаа явчихна. Хаав гэртээ ирчихсэн юмаа цэвэрлээ. Дотроо харин Зинтавд урагдсан дайшин зин бодон Хаави ганцаараа байхдаа инээж яг гажин бодож байхад нь Ховлийн хуучин найз залуу ирчихсэн хаалгыг нээ гэж хэлээд дотгошоо орлоо. Хуулийн хуучин найз залуу нь өвчгнөж байхад нь Зинтав орж ирснээр Ховлийн хуучин найз залуу ичээд цаашаа гаргаад маргаан дуусна. Хаави дотроо хуйлыг өнгөрүүлсэн бага насны дурсамжтай хамтаа тоглож юм мэдэж байснаас нь учир нь Ховл гэр бүлийн гишүүд гэртээ бараг байдаггүй байсан учраас Ховл хамаг цагаа Ховлтой тоглож өнгөрөөдөг байсан ч дунд ангид жоохон өөр болчихсон илүү ааштай ч гэж хэлж болно. Харин энэ үед л Ховл хуучин найз залуу болох X-тэйгээ шар үсттэй болзож үерхэж игэлсэн юм байл л. Тэгвэл шар үст
Яг төгсгөлтийн үеэр найз охиноо хуурч өөр эмэгтэйтэй төгсгөлтийн баяраар оролцсон юм байлээ л дээ. Ховлын үнэхээр ичгүүртэй байдалд олонний өмнө орчихсон. Бүхэл хүмүүс Ховлыг шоолж байх юм. Ховл ер нь бол энэ мөчөөс хойш хүмүүс дээрлэхүүлээж нэг сургуулаас гарчихсан. Тэгээд гэртээ өөрийнх нь нэг хэсэг түгжиж орхисон аж. Тэгээд гинт гарч ирэн Ховыг шууд үнсээд л ийм сонин аяш зантай болжээ. Бүх зүйл учиртай байдаг шүү дээ. Бүх түүхийг нь зин таваас сонсоод эрүү ам нь мултархаар шахаж зогсноо. Дараагийн өдөр нь Ховл хуучин найз залууны үнэн гаж донтой адгийн шар байх нь тэр. Ер нь бол Ховлыг ээжээс нь салгаж компаниас нь мөнгө авахын тулд охиныг нь буюу Ховлыг барьцаалчихна. Тэгээд ч бас болоогүй. Шалдан бичлэгийг чинь хийнгийг сүрдүүлнэ. Энэ үеэр Ховыг ерөнхийдөө бол хайрын бурхан Ховлыг маш том асуудалд орчихсон байгаа гэдгийг хэлнэ. Манай Ховл humгийн Ховлын байгаагаа ирж цагтаа дуудлага өгнө. Ховлыг аврахаар Хов доошоо буусан чинь хоёр хүсний залууд дэлб зодвол яах втэ. Ховлийн найз залуугийн үнэн төрхийг гаргаж ирэх гэж албаар зодуулсан байх нь тэр. Бүх зүйлээ яриад дууссан чинь хайрын бурхан бичлэгийг нь дээвэр дээрээс хийчихсэн байх юм. Бичлэг хийж дууссан хойно олон нийтийн сүлжээнд тавин дараа нь Хови амархан нөгөө хоёр хүсний цэргийг чинь зодчихдаг юм да. Тэгээч болоогүй. Ховл бүх үнэнгээ хэлнэ. Яг үнэндээ Ховл анхнаасаа л Ховд хайртай байсан гэдгээ хэлнэ. Хосуудын баяраар шоколад хийж ирсэн чинь Ховл төмс шиг царайлаа нэг тоогоогүй юм байлээ л дээ хүүхэд байсан учраас. Тэгээл уурандаа хуучин X-тэй шоколад өгчихсэн аж. Ер нь шар үстэд би чамд хизээж хайртай байгаагүй. Ховлийн анхаарлыг татах гэж л тэгсэн юм гэж хэлнэ. Энэ үгийг сонсон шар үстэй Ховлыг хутгалах гэж оролдох үед Ховл урд дуур нь орж хутгалуулна. Тэгээл цус алдаж өгөх шах үед нь Ховл эцсийн хүчээрээ Ховд би чамд хайртай байсан юм шүү гэж хэлээд ухаан алдлаа. Үзэгдэл эмнэлглүү шилжив. Хови эмнэлэг дээр уйлчихсан яхаа мэдхгүйсэн. Ховлийн ээж аав нь бас ирчихжээ охиндоо санаа зовн. Тэгээд сайн эмчин газар Ховл ухаан орчихно. Хови хамаг хурдаараа гүйчж Ховлыг очиж уулсан чинь Ховл чи хэн бэ гэж солонгос кинон дээр шиг бүх ой санамжаа алчихсан байдаг. Хови би чиний багын найз байна штэ. Чи юу ч санахгүй нөө. Чамд юу ч тохиолдсон би чамтай хамт байж даван туулах болно гэж хэлсэн чинь Ховл тэврээд хэлсэндээ хүрээрээ гэж хэлэн ой санамжаа алдаагүй байжээ. Бусад охтууд бас ирж бүгд л Ховлд санаа зовно. Тэр дунд нэгэн үсээ хоёр боочсон нэг охин ирчихсэн байдаг. Тэр охин Хови бол миний анхны хайр. Тэр ч надад хайртай гэж хэлж авна. Дахиад нэг охин маргааш нь Хови гэртээ байж байсан чинь дуучин охин гэрийнхэн гадаа ирнэ. Дуучин охины өөдөөс харин нөгөө өсөө хоёр боосон цагаан өстэй охин гарч ирэн. Жантов бол минийх гэж чарлаж гарлаа. Ер нь л ингээд Хови охтуудаар хүрээлсэн өдрүүд эхэлсэн юм да. Маргааш нь сургууль дээр бүх охтууд Ховиг хамт цаг өнгөрүүлэх гэж хичээгээстэй. Тэгтээ шинээр гарч ирсэн өсөө хоёр боосон охин Хови бол миний найз залуу гэж хэлнэ. Мөн бусад охтуудад түүх ярьж өглөө. Бүр бага ангид байхад нь Жантовыг ганцаархнаа гэртээ төгжигдээд байж байхад нь хамтдаа тоглож ер нь л бол бага ангийнхан л найзууд байсан аж. Охтууд бүх учрыг нь ойлгож буруу ойлгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Охид бас Ховгийн таньдаг байсан учраас ид чидийн хүчээр бас нэг төсөөл бүтээч гисэн байдаг. Түүний хүсэл нь харин хайртай залууны өөрийг нь үдэж гаргаж өгөх байдаг. Хович охтуудтай цуг хоёр үсээ боосон цагаан үстийг арай гэж онгоцны буудал дээр гүйцэн очиж үдэн гаргаж ингээд л бүх охтууд бид чадлаа гэж хэлнэ. Ховиг Ховл шууд үнсчих нь бусад охтууд би үнсээ гэж хэлээ. Ээлжлэн хэлнэ. Яг энэ үеэр хайрын бурхан тэнгэр дээрээс бүгдийг харж байдаг. Нэгдүгээр үйлрэл энэ хүрээд дуслаа. Хоёрдугаар үйлрэлийг хийгдэх юм бол тэр дор нь хийнэ. Тэр хүртэл надад бэлдсэн тун сонирхолтой анимнар байгаа. Лайк сабадаж намайг дэмжээрэй. Дараагийн анимаар тун удахгүй уулзнаа. Та бүхэндээ би дуртай шүү.